зарим хүмүүс юу яд штэ мэрэгжлийн дуучин биш гинлээ наа чи уурхаад ажиллаж байгаа тэг өөрхий дуулаа тэгээд тэр дууга өг явж байгаа гинлээ ярьдаг. Хүн ч өөрийгөө бас нэг юм олж автлаа тэгэл юмд л хүчээ үзэн штэ тий. Чин бол амьдрал штэ амьдралын л нэг хатуу тойрог гэх юм уу тий. Тэгээд энэ дотор нэг тийм хатуудаад байсан юм алга маш олон зүйлийг олж мэдсэн сурж авсан. Зарим нь мэрэгжил болгосон, зарим нь мэрэгшүүлж авч чадсан. Энэ зүйлүүд бол үзгэлстэл ажлуудын нэг л гэж бодож яваа. Нэг тийм айхтар алдж малтсан, учиргүй буруутсан центр гэж бол ерөөсөө огт боддгоо. Манай Руцад компани би ч мөр жижигрээс нэхэлсэн ш. Тэгээд экскаваторын туслах машин хүртлээ ажиллаад өнөөдрийн нөгөө ингээд уран бүтээл хийгээд нэг жоохон юм хариуцлагатай, цаг нартай тий. Тэгээ ер нь ингээд аливаа зүйлүүдийг ингээд дистранд оруулаад ажиллаа зохицуулж яваад чадаад байгаа маань бас тэр том айлд ийм зүйлүүдийг сурсан байх гэж боддог. Бүр ингээд үргэлж ингээд дотроос нэг өдөөж идэг юм байдаг штэ. Чи энийг л хиймээр байна гэл. Энийг л хийвэл чамд үнэхээр ингээд чиний эдис бүрэн утгаараа ажиллаж чадах юм байна гэдэг зүйл бол дуу. Дуулаач гэдэг мэрэгжлийг бас соёл урлагийн сургууль 5 жил сураад авсан. Тэгэхээр хизээж орхиж болохгүй зүйл. Тэгээд үргэлж дотроос ингээ өдөөгдөж идэг юм. Алтай ухандаганда асгаруулмар сайн тайзан дээр гарч байгаа хэсэгчийг миний орон заахгүй. Нэг алтан жаргалж штэ тэрнээс өөр хүн болж гарахгүй штэ. Би өөрийгөө хин бэ гэдгийг үзүүлэх хэрэгтэй гэсэн. Тэр тэн дээр л бол яг миний дотоод тэр дотор байдаг тийм амбиц юу гэдгийг те уран чадвар тэр бүх юм тэн дотор би гарах ёстой л гэж боддог гардаг байхгүй. Уран сайхны тийм хэтрүүлэх автахтаа дуртай. Тайзан дээр бол тийм амьлуултын тэр бол хийхийг бас ингээд дотоод сэтгэл маань яа ч юм тийм өдөөгддөг гэх юм уу. Студ бол шал өөр штэ. Тэр тэн дотор чинь дууч нөө биш үү гэдэг үзсэн штэ. Тэрнээс амархан юм шиг санаад байдаг хгүй хүмүүс ороод те. Энэ хүний нэг мэдрэмж гэдэг чинь айгүй маш хэцүү байдаг хгүй. Зүгээр ингээ сайхан дуу хоолоо ингээ өгөөд сайхан дуулчих болно. Мэдрэмж гэж хамгийн чухал юм байх гэдэг хгүй. Тэн дотор чинь тэр нэг тийм жижиг өрөө дотор микрофоны ард зогсчоо тэр мэдрэмжийг гаргана гэдэг чинь бас тийм хэрийн амархан хийгээд идэх бол ажил биш. Би чинь хамгийн ихтэй нэг дуу манай энэ Limitless Records-ийн Батболд Бабу найз маань мэдэндээ 160 удаа дублцээдэг л. Тийм баха. 160 удаа тэр хийсэн байдаг шүү дээ. Зарим нь бол нэг удаа дуусна, нэг хоёр удаа дуусна. Ихэнхдээ яг гайгүй л дээ. Өөрийгөө бэлдэж ирээд. Яагаад ч юм тэн дотор ингээд өөрийнхөө мэдрэмжийг гаргах хамгийн чухал гэдэг байхгүй. Мэдрэмж дотор тэн дотроос тэр 160 төвлөлтгөл юу ч биш болно л та. 18 онд аны тоглолт хийх гээд сэтгэл шулуудаад тэгээд их нэртэйгээ хойлоо миний ан чинь надтай хамтуулах чаал юм шиг л юм болно шүү дээ. Тэнд чинь би миний юм сэтгэл санааны тийм сонин байдлууд ингээд тэр би яагаад ч юм хянж чадахгүй ингээд гэртээ гаргаж л байгаа болох л та. Тэгэл тэр болгон ингээд ихнэр маань дагаж ингээд хямраад ч юм уу сонин байдал төрөл ингээд юм тийм докторгүй нэг тийм сар 2 сар үргэлжилж байгаа байхгүй. Тэгээд тэн дотор хамгийн хэцүү юм нь тоглолтынхон зарыг тавьчаад байтсан чинь юус хинч авдгүй. Тэгээ корпоративын концертын зааланд тоглоно гэд шулуутчихсан байдаг. Тэгээд мөнгө цаасч байхгүй. Тэгээд энэ тэндээс уртгаараа хойтгоо нөхөл үз тарж эхнэрийнхээ машиныг зараад тоглолтын дараад би чамд амар гоё машин авч өгнө гэд тэгээд корпоратив урьдчилгааг өгөөд тэгээд эхэлж исэн тэр цаг үе айгүй тийм сонирн байна. Одоо ингэ бодсон чинь тэгээд гудамжаар би тэр замын цагтын тэр гудмаар алхаа явж байхдаа корпорат руу алхаа явж байхдаа хүн үзэхгүй бол яах гэж өөрийгөө бэлэн болоогүй байхдаа тоглолт хийнэ гэж ямар том ам гараад ямар том заал руу явчваа
юу хийгээд байна гэж нэг тийм баг ойлгочих нь боловгүй аюу хэцүү үе тийм ингээ зүнхөөр залхаа хийсэн. Тэгээ тэр мэдрэмжээ ингээ хаяада бас тэргээр явахаар ингээ авдээ. Тэр аюу хэцүүс. Тэгсэн чинь эсэргээр ингээ 4 хоногийн дотор ингээ билет дууссан чинь би юу үзүүлнэгээ бодод эхэлсэн юм. Бүр хэцүү зөө. Тэр нь бүр хэцүү. Миний ингээд хийгээд энэ уул ус одоо энэ алтан ургийн эркатай нэг 2 дугаар хэсэг байгаа. За эхний хэсэг нь бол морин өрөмж болгохтой хэсэг байна. Тэгээд найруулагчтай ингээ бүх юм ингээ сайхан галт тэрэг хөдөлсөн сайхан жигдэрсэн явж байгаа шүү. Тэгэхээр би тийм дотор тийм тийлт хийгээд байгаа байхгүй өөртөө. Яна би юу үзүүлнэ? Нав ингээд юм хүмүүс ингээд эсрэгээр ингээ билет ингээ 7 хоног юм ингээ дууссан. Тэгээ хүмүүс ингээ билет нь асуугаад энэ ямар дуучин бэ? Яадаг ийдэг хүн бэ гэдэг ингээ хүн асууад тэгэхээр эсрэгээр ингээ дарамтанд орчсон юм лээ. Яана гэд би энэ хүмүүсийн өмнө тийм өөрөө бэлтжижсэн шиг гайхалтай сайхан юмшгээр тийм харагдуулж чадахгүй бол одоо яана би дахиж хизээч дуулж хурдж чадахгүй бах та гэж бодоод тэр нь баг 6 хоног нойр шөнийн баг 1-2 цаг л унтчихсан яасан баг тэгж явж чад орчихсон шүү дээ. Гадагшаа тутагшаа явж өнгөрүүлдэг хүмүүст бол бүр ингээд хэлмээр санагддаг байхгүй. Монгол улсад тэмдэглэх 2хан л баяр байна. Улсын их баяр наадам. Дэлхийн нийтээрээ манай улсын баяр цэнгэл наадмаа тэмдэглэхийг хардаг. Тэнд бол бид нар бүр гайхуулах хэрэгтэй. Нөгөө талаас бидний ёс заншлаараа бүрэн утгаараа Монгол гэж харуулж чаддаг баяр бол энэ эзний цагаан сар байна. Одоо өнөөдөр өмсч ирсэн сайхан дээл утсаа өмсөөд тэгээд гэр бүлээ дагуулад ав ээжи авга нахцтай амар мэндийн мэдээд тэгээд би нэг ийм залуу гэр бүл амьдарч байгаа шүү гэдгээ бас ах дүүстэй гэр орноороо оруулж харуулад манай эхнэрийн бэлдсэн хоол унд манай гэрийн өнгө төрөх гэж нэг ийм юм байна. Эхнэрийнхэн амттай сайхан эдэж шүүс хоол унд тэр бүхэл бэлтгэсэн зүйлээр ингээд орсон гэрсэн зочноод айлаад тэгээд бид нар ямар тансаг үгийн хэрэглээтэй юм бэ гэдгээ цагаан сараар мэдэрдэг байхгүй. Тэнд нэг хэрийн өдөр тутмын хэрэглээнд байдаг үг бол нэг хэрэглэгддэг тий. Яг тэр улиралтанд зориулсан ёслол хүндэлтэд хэлдэг үгнүүд гэж байна. Тэр үгийг хилд орсон хүүхдээс өтөл насандаа очисон хүн болон хоорондоо тэр үг хэлээр мэдлдэг. Энэ бол дэлхий дээр байхгүй шүү дээ. Зөвхөн манай улсад л байх соёлохгүй. Энийг бол хүн болгон тэмдэглэдэг, хүндэлдэг, хайрладаг байгаасаа гэж боддог байхгүй. Мэддэг чаддгаа бусдандаа суулцдаг байгаас. Манай эмээ өвөө хоёрын одоо биднэрт сургасан нэг л юм байна. Тустай айл болсонд бол даавал 5G идэ бэлд. Тэгээд ах дүү нарыг заавал оруулах. Би яс юм шиг сургасан. Тэгээд тэрүүгээрээ одоо хүртэл ингэ явж байгаа. Них амар хэцүү хатуу байна. Нэг тэгж боддгоо штэ. Бэлэг гэдэг зүйл бол заавал үн цэнээр шал өчргөөх хөрөнгөөр аваад ах зүйл бол биш штэ. Бид нэр хүн чихрөгсөн ч болно штэ. Тийм ээ. Тэгэл тэр айлын сэтгэл шингэсэн л бол тэр бэлэг штэ. Бидний ингээд Аз төв дотроо ингээд бүр нэг юм ургах наранда байгаль дэлхийдээ сүүс айлныхаа дээжийг өргөд, цайныхаа дээжийг өргөд тий. Тэгээд нарандаа залбираад тэгээд авижийн зүг мортоод ингээд баярлдаг. Баяр бол жилд нэг л удаа тохиож. Тэгээд бүгднтэй нь уулзуулдаг нэг л баяр. Энэ бол ах дүүстэй бүгднтэй нь уулзуулдаг. За магадгүй ингээд энэ бол миний амьдрал дээр тохиолдож исэн юм байна. Ах дүүстэйгээ бас нэг ингээд одоо маш том ам мөрөдөг шүү дээ. Маргалдах юм байдаг. Энийг цагаан сар дээр ивлэрдэг. Тэр ингээд бүх хүнийг ингээд зөөлөж чаддаг. Бүх хүнд ингээд аз жаргалыг бэлгэлдэг. Бүх хүнд ингээд хайр өгдөг юм том баяр бол цагаан сар. Тийм учраас Монгол түмэн
шинэ оноо өгдөх юм сар шинийн баяраараа сар шиндээ сайхан шинэлж за өтгөс буурлаа. Одоо хүндэтгэн очиж золгож залуучууд маань аав ичи аав нахцтай би нэг ийм хүн байна гэдгээ өөрийгөө нэг бас нэг сайхан дотоор харуулдаг юм хүндэтгэлтэй баяр шүү. Ингээд өргөө олон түмний сар шиндээ сайхан шинлээрээ.